Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын санаачлагаар чухал ач холбогдолтой ашигт малтамлын сайд нарын дээд хэмжээний уулзалт болсон байна. За энэ удаагийн уулзалтанд 50 гаруй орны төлөөлөгчд оролцсон гэж мэдэгдэж байгаа. За тухайлах юм бол уулзалтанд бүгд найрамдах Энэтхэг улс, бүгд найрамдах Солонгос улс, Тайланд, Япони, Холбооны бүгд найрамдах Герман, Австрали, бүгд найрамдах Конго болон Монгол улсаас төлөөлөгчд оролцсон гэсэн ийм мэдээллийг хэлж байна. За энэхүү уулзалтын дараа Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Вашингтоны санаачлагыг танилцуулсан. За үүндээ чухал ач холбогдолтой ашигт малтамлын худалдааны шинэ блокийг байгуулах үнийн түвшинг зохицуулах талаар лав гарагт санал гаргаснаа олон нийтэд танилцуулсан байна. За түүний мэдэгдэж байгаагаар сүүлийн нэг жилийн хугацаанд өрнөж байгаа худалдааны дайнаас болоод ихэнх орнууд Хятадаас чухал ач холбогдолтой ашигт малтамлын хувьд ямар их хамааралтай байгаа гэдгийг ойлгосон учраас энэ талаар худалдааны шинэ блокийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Мөн Америкийн нэгдсэн улс нь Хятадтай өрсөлдөхийн тулд уул уурхай боловсруулах төслүүдэд хувийн хорон оруулалтыг нээж өгөхөөр үнийн доод системийг нэвтрүүлнэ гэдгийг JD Vance хэлсэн байна. За мөн тэрээр энэхүү арга хэмжээ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөхөөс гадна үйлдвэрлэгчдийн зардалд бол нөлөөлж болзошгүй бас тооцож байгаа юм байна. За Бээжинтэй хийж байгаа худалдааны хорцлол байдал нь цаашдаа ч гэсэн улам хорцдох төлөвтэй байгааг энэхүү уулзалтаас харж болохоор байна. За мөн энэхүү уулзлын хүрээнд дэлхийд даяарх чухал ач холбогдолтой ашигт малтамлын хангамжийн шүлжээнд Хятадын хяналтыг бий болсныг эсэргүүцэх зорилгоор улс орнууд хоорондоо холбоо тогтоож байгаа юм. За ийм төрлийн уулзалт нь бол анхных нь уулзалт нь болж байна. За гол уулзалт нь бол лав гарагт болсон. За одоогийн байдлаар бүгд найрамд Хятад ард улсын хувьд дэлхийн эрдэс түүхийн эдийн зах зээл за тэр дундаа чухал ач холбогдолтой ашигт малтамлын ихэнх хэсгийг за түүний дотор гар утаснаас эхлээд сөнөөгч онгоц хүртэл олон технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай металлуудын нийлүүлэлтийг үндсэндээ хянаж байдаг. За эдгээр ашигт малтамлын 60%-ийг бол өөрөө эзэмшдэг. Мөн дэлхийн хангамжийн 90%-ийг нь боловсруулдаг учраас энэхүү энэ зах зээл голлох нөлөөтэй байгаа. Чухал ач холбогдолтой ашигт малтмалд никель, кобальт, литий, хөнгөн цагаан, цайр зэрэг нь бол чухал ач холбогдолтой ашигт малтмлын тоонд багтдаг. За Америкийн нэгдсэн улсын хувьд 12 чухал ач холбогдолтой ашигт малтмлын хувьд бүрэн импортоос хамааралтай байдгийн байна. За мөн нэмэлт 29 чухал ашигт малтмлын хувьд Америкийн нэгдсэн улс хэрэгцээнийхээ доор хойж тал хувийг нь импортоор авдгийн байна. Мөн чухал ач холбогдолтой ашигт малтмлын тухайд үйлэг системд байрлах 15 лантанид болон Сканди Итри зэрэг газрын ховор 17 элемент багтдаг. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд 12-ийнх нь ордууд нь тус улсад байрлагаараа онцлогтой учраас энэхүү салбарт бол одоогийн байдлаар дамгаалах байр суурьтай байгаа. Газрын ховор элемент нь тусгай соронзон шин чанартай байдаг учраас үйлдвэрлэлийн автоматжуулалт, цахилгаан тээврийн хэрэгслийн мотор, сэргээгт гэрчим хүчний үүсгүр, электроник, эмнэлгийн хэрэгсэлд ашигладаг байнгын соронзон үйлдвэрлэхэд шаардлагатай байдаг. Бүгд найрамд Хятад ард улс газрын ховор элементийг бараг бүтэн хяналтандаа байлгадаг учраас өрөндийн орнууд эдгээр ашигт малтамлын нийлүүлэлтэнд санаа зовж байгаагаа мэдгцээр ирсэн. За жишээлх юм бол Европын холбооны хувьд байнгын соронзонгоо бараг бүхэлд нь Хятадаас нийлүүлж авдаг. За мөн газрын ховор элементийн боловсруулалтын зардал нь өндөр байдаг. Мөн байгаль орчинд хортой хаягдл үүсгдэг химийн бодисыг их хэмжээгээр хэрэгэлдэг зэргээс үүдэн энэхүү салбаруудад улс орнууд төдийлөн орох боломж байдаггүй. За Америкийн нэгдсэн улсын геологийн судалгааны албаны мэдгцнэр 2024 оны байдлаар дэлхийн газрын ховор элементийн нөөц нь 110 сая тонн орчим гэж тооцоо гарсан. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд хамгийн олон газрын ховор элементийн металлтай за бараг монопол гэж хэлж болохоор гэдгийг 2024 онд Америкийн нэгдсэн улсын стратеги олон улс судалгааны төв мэдээлсэн. За мөн Хятадын хувьд бол өөрийн гэсэн боловсруулах технологиг бий болгосон. За энэ үүнийхэн хүрээнд олон мянган патентыг эзэмшдэг нь энэхүү энэ салбарт бол бас дамгаалах нөхцөлийг бүрдүүлдэг юм байна. За өнгөрсөн жилийн хувьд Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамд Хятад ард улсын хооронд худалдааны дан өрнсөн Америкийн нэгдсэн улсын тарифаар далайлах бодлогын хариуд бүгд найрамд Хятад ард улс өөрийн нийлүүлж байгаа газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тавих болсон. За тухайлах юм бол 4-р сард бүгд найрамд Хятад ард улс газрын ховор элементийн 7 элементийнх нь экспортод нь хязгаарлалт тавьсан. За дараа нь 10-р сард газрын ховор элементийн үлдсэн 5-ыг нь энэхүү хязгаарлалтын жагсаалтанд оруулсан. 10-р сарын сүүлээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост болон АПЕК-ийн дээд хэмжээний эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын үеэр бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпинтэй уулзсан. За энэ үеэрээ бол хоёр талх худалдааны харилцаанд эвлэрэл төр хүрсэн. За ингээд бүгд найрамд Хятад ард улсын хувьд хоёр улсын худалдааны хилцээрийг үргэлжлэх байх хугацаанд сүүлийн 5 металлын хязгаарлалтаа 1 жилийн хугацаанд төр зогсоохоор тохиролцож байгаа. За үүний хариуд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 100% татвараа ногдуулахад түр
цуцалсан ийм байдалтай байна. Зөвхөн одоо бүгд найрамд хятад ард тусаас гадна бусад улсууд газрын хавар элементийн бас тодорхой нөөцтэй байдгийн байна. За Австрали улсын хувьд дэлхийд 4-т орох газрын хавар элементийн нөөцтэй. За үүнд салхин төрбийн соринзон хийхэд бол ашигладаг неодим зэрэг металл багтдаг. За 10 дугаар сард Австралийн ерөнхий сайд Антони Албанис болон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. За үүндээ бол Америкийн нэгдсэн улсын зүгээс Австралийн газрын хавар элементэд цаашдаа энэхүү зах зээл нэвтрэх боломжтой байдлаар тохиролцоонд хийсэн томоохон ашиг талтмалтмлын гэрээнд гарын үсэг зурсан. За Австрали нь газрын хавар элементийн нөөц ихтэй ч гэсэн Америкийн геологийн албаны мэдээснээр Хятадтай харьцуулахад түүний одоо нөөцийн ердөө 7.1-тэй тэнцүү хэмжээний нөөцтэй. За тийм учраас Америкийн нэгдсэн улс бусад орнуудаас нийлүүлэлтээ хангахыг зорж байгаа юм байна. За энэ утгаараа бол Америкийн нэгдсэн улсын зүгээс энэхүү одоо газрын хавар элемент болон чухал ач холбогдолтой ашигт малтмлын сайд нарын уулзалтыг зохион байгуулж 50 гаруй улс орнуудын төлөөлөгчдийг урьсан. За үүнд нь бол Монгол улсын төлөөлөл, Монгол улсын гадаад хэргийн сайд Баццэг бас оролцож одоо өөрийн бас байр сууриа илэрхийлсэн байгаа. За даваа гарагт бас Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Америкийн нэгдсэн улс зориулсан Project Vault нэртэй шинэ стратегийн ашигт малтмлын нөөцийг бий болгох төсөл эхлүүлж байгаагаа зарласан. За төслийн нийт өртөг нь 12 тэрбум $. Байна. 2 тэрбумыг нь хувийн компаниудын хөрөнгөөр санхүүжуулна. 10 тэрбум $-ыг нь Америкийн нэгдсэн улсын Exim банк буюу Экспорт Импорт банкын зээлээр одоо санхүүжүүлэхээр болж байгаа юм байна. За мөн Америкийн нэгдсэн улс болон бусад орнууд хятадын зах зээл дээрх давмгаалаас болж үүссэн хангамжийн шүлжээний тасалт үүсгээс хамгаалах зорилгоор чухал ач холбогдолтой ашигт малтмлыг нөөцөлж ирсэн. 2022 оны 3 дугаар сард Япон улс ховор металлынхаа нөөцийг бэхжүүлсэн олон улсын стратегийн нөөцийг бий болгосон байна. За үүнтэй адилхан өмнөд Солонгос ч гэсэн төрийн өмчөд Солонгосын уул уурхай нөхөн сэргээлт ашигт малтмлын корпорац удирддаг чухал ач холбогдолтой ашигт малтмлын урт хугацааны нөөцийг бий болгож хадгалж байгаа. 12 дугаар сард Европ комиссийн зүгээс Европын холбооны хувьд ашигт малтмлын нөөцөө хуримтлуулах ийм бас төлөвлөгөөг танилцуулсан. Ингэхдээ RA Resource EU нэртэй үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж комиссийн зүгээс энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. За энэ мэтчлэн одоо улс орнууд өөрийн одоо газрын хавар элемент болон чухал ач холбогдолтой ашигт малтмлын нөөцийг хуримтлуулах, за мөн одоо нөөц ихтэй орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх чиглэлд бол ажиллаж байгаа юм. За түүнийх нь нэг нь боломжит улс нь бол Монгол улс болж байгаа учраас энэхүү бас гадны орнууд манай ашигт малтмлын нөөцөд анхаарлаа хандуулж байгаа. За одоогийн байдлаар манай улсад хэрэгжих боломжтой 6 одоо газрын хавар элементтэй холбоотой 6 төсөл бол яригддаг. За одоогийн байдлаар аль нэгэн төсөл нь бол бүрэн хэмжээгээр хөгжүүлэлтэнд орж олборлолт бол эхлээгүй байгаа. За хэрвээ энэхүү одоо олборлолт эхэлсэн тохиолдолд дэлхийн одоо чухал ач холбогдолтой ашигт малтмлын нийлүүлэлтийн шүүлжээнд Монгол улс нэгдэх боломжтой болж байгаа юм. За энэ нь бол дэлхийн Монгол улсаас ямар нэгэн байдлаар хамаарлыг бий болгоно. За энэ нь бол цаашдаа аюулгүй байдлын болон эдийн засгийн ач холбогдолтой гэж шинжээчид харж байгаамаа.